Эмэгтэй таныг эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлээд өтрийний харьцсан шинжилгээ буюу мазаг шинжилгээ өгөхөд өтрийний ашигтай бактери байхгүй байна гэдэг асуудал тулгарч байна. За тэгвэл өнөөдөр та бүхэндээ өтрийний ашигтай бактерийн талаар мэдээлэл хүргэхээр бэлтлээ. Хэвээд өтрийний 1 грамм шүүрэл 100 мянган орчим бактери байдаг ба эдгээрийн ихэнх нь ашигтай бактери буюу лакта бактери байдаг. Эдгээр ашигтай бактери нь өтрийний салтын гадаргууг бүрхэж өтрийний эрүүл орчинг хамгаалах үүрэгтэй байдаг. Өтрийний хүчлэг орчныг бүрдүүлснээр гадны бактериас хамгаалах үүргийг гүйцэтгэх нь өтрийн тэмдэрсэн бусад нянгуудыг устгах эсвэл тоог нь багасгах үйлчлэгээтэй процессыг ялгаруулах, биологийн гаралтай антибиотик болох бактери цааныг ялгаруулж өтрийн тэмдэрсэн халдварын нинг устгах, эсвэл тоог нь цөөрүүлэх, өтрийн тэмдэрсэн халдварын нинг өтрийний салстад бэлэгдэн эдийг гэмтээхээс хамгаалдаг процессыг ялгаруулах хоргийг тавьдаг. Антибиотик болон мөөгөнцрийн эсрэг эмийн зохисгүй хэрэглээ, тампоны хэрэглээ, сарын нэвдэг их хэмжээгээр ирдэг эмэгтэйчүүд, өтрөө болон бэлэг эргэтэнг хит их угаах, архаг өвчлөл буюу эмэггүүд, чихрийн шидсэн, буцын солилцооны эмэггүүд, стресс өртөөх, дархлаа дарангуулах, дааврын өөрчлөлт буюу чивэрсэлтийн нас, жирэмсэн, төрсний дараах үе болон бусад дааврын өөрчлөлтүүд нь өтрийн ашигтай бактери алдагдах нөхцөлийг бүрдүүлдэг.